Сайн байцгаана уу? Европын боловсролын төвөөс мэдчилж байна. Энэ сарын буюу 7 дугаар сарын 30-нд Ирланд улсын Нед коллежийн танилцуулах удирдлага хорооллын Имартын хажууд барил Лион Тавер хотел зохион байгуулалт гаргасан байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор тус сургуулийн Монгол оюутан хариуцсан менежер Цэрэнлан бичиг явуулсан байгаа. Сайн байна уу? Таны өнөөдрийн мэндийг хүргэе. Бидний урилгыг хүлээн авч үзсэн маш их баярлалаа. Сайн байна уу? Чамчгийн өдрийн мэндийг хүргэе. Намайг дүрсэн маш их баярлалаа. Нед коллеж буюу одоо Ирланд улсад байралтай гэнэгүй английн сургуулийг болно гэж төлөөлөн ирсэн байна. За тэгэхээр та Ирланд улсад очиж ажиллаж амьдраад хэр удаж байгаа вэ? Мөн Ирланд улсад амьдрахын давуу талуудыг дурдвал. За би өөрөө очиод 4 жил гарan ерөөхдөө ажиллаж амьдраад аль хэдийн цаг хугацаа маш хурдан өнгөрсөн байна. За үнийгээ дагаад маш олон ер нь бол давуу талуудтай. За тэгэхээр би яг үндсэн яг 3 шалтгааныг л ер нь бол дуртаад өгөл зүгээр юм болов уу гэж бодож байна. Нэгт гэх юм бол мэдээж цалингийн хэмжээгээр Европын орнуудад бол хамгийн өндөр ордог. За хоёрт гэх юм бол одоо хоол хүнсний тал дээр бол маш найдвартай. Тэгээд одоо тэр амьдралын одоо өртөг мөнгө юугаад байгаа чанар нь бол маш өөр байдаг. За тэгээд гуравт гэх юм бол амьдралын орчин хүмүүс маань маш одоо найрсаг. Тэгээд одоо амьдрахад бол маш одоо тухтай, таатай байдаг. За тэгэхээр таны Монголд ирсэн шалтгаан юу вэ? Мөн одоо 7 дугаар сарын 30-нд зохион байгуулагдах гэж байгаа өдрөлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг үзэгчдэд өгөөч. За 7 сарын 30-нд болох яг арга хэмжээнд дээр маань Ирланд улс за мөн одоо виз болон бас одоо баталгаатай агентлагууд за тэгээ цаашлаад одоо түнд одоо дараа нь Ирланд улсад очиод яг юу дээр анхаарах хэрэгтэй вэ гэсэн зүйлс дээр одоо практик дээр ингээд суурилсан бодиттой нүд болсон одоо яриаг бол яг дэлгэрэнгүйгээр хийх болно. За тэгэхээр одоо Нед коллеж маань Ирланд улсын яг хаана байрлалтай вэ? Мөн Монголоос зорж очих гэж байгаа оюутнууд маань Нед коллежийг сонгосноор өөрсдөө үүсэх давуу талуудыг дурдвал. За Нед коллеж маань Ирланд улсын нийслэл болох Дублин хотын яг төвд байрладаг. За үйлчлэгээний төв тэгээ тээврийн хэрэгслүүдтэйгээ маш ойр учраас сурагчдын маань хувьд бол хамгийн таатай байршилтай сургуулиудын бол ялцчгүй нэг байдаг. За мөн Дублин хотын 3 дахь том хот болох Лимерик гэх хотод бол манай тус сургууль бол байрладаг байгаа. За тэгэхээр одоо коллежос маань одоо оюутнуудаа үзүүлэх үйлчилгээ тэгээ туслалцаа нэмэлт ангиудаар одоо баялаг гэж сонсон үний талаар. За маань сургуулиас бас санал болгодог одоо нэмэлт үнэгүй ангиуд байна. За мөн үйл ажиллагаанууд байна. Тэгээд одоо сонирхолтой маягаар англи хэлийг бол ингээ бүрэн суралцах одоо үйл талхыг бол бид нарын системд бол оруулж өгдөг. За мөн нэмэлт одоо үнэгүй бид нар одоо оцсныхан дараа CV буюу одоо ажил хайгаад явж хахад ингээ CV-н дээрээ одоо ажиллахад маад ингээ үнэгүй тийм нэмэлт тэрэн дээр ингээ тусалцаа үзүүлдэг анги байдаг. За мөн дахиад та яг ярианд анхаармаар байна уу эсвэл ингээ бичгийн хэлний илүү анхаармаар байна уу гэх зүйлүүдээр шин тулгуурлаад мөн одоо үнэгүй нэмэлт ангиуд бол манай тус санал болгож ордог байгаа. За тэгэхээр манай байгууллагатай холбогддог ихэнх хүмүүс бол тэтгэлэг байгаа юу гэж нэлээд асуудаг. Энэ тал дээр одоо Нед коллеж маань тэтгэлэг байдгүй гэсэн асуултыг асууж. За ерөнхийдөө бол нөгөө нэг одоо их сургууль яг одоо биш учраас төлбөрийн одоо хувьд ч гэсэн харьцангуй бага. Тэгэхээр бид нар бол ингээд 50-аас 100% хүртэлх одоо тэтгэлгийг бол ингээд санал болгодоггүй тэтгэлэг бол байдаггүй. Гэхдээ маань сургууль маань одоо арга хэмжээнээр маань одоо хүрэлцэн ирж байгаа хүмүүстээ ингээд зориулаад 10-аас 30% хүртэлх одоо өнгөлөлт энэ тэтгэлгийг бол ер нь бол зарлж байгаа. За тэгэхээр одоо өдөрлөг дээр очиж бүртгүүлэх юм бол тэтгэлэг авах гэсэн үг юм шүү дээ тийм. За одоо бүртгүүлэхдээ одоо аргыг тэр өдөрлөгт яаж хүрэлцэн олох вэ? Такс байгаа юу гэдэг тал дээр. За манай ивент маань бол өөрөө үнэгүй ивент. Тэгээд харин бүртгэл бол хийх шаардлагатай. Эхний ээлжинд энэ одоо өгөгдсөн линкээр ороод тэгээд бүртгэлээ хийлгүүлээд имэйл хаягаар нь QR код очино. Тэгээд тэр QR кодоор нь бид нар одоо шалгаж оруулаад тийм ерөөхдөө бол яг бүртгэлийн тал дээр бол яг юм байна. За тэгэхээр та бүхэнд маань миний асууж чадаагүй өөр сонирхсан зүйлс байгаа бол өдөрлөг дээрээ үнэгүй бүртгүүлж чад асуух боломжтой шүү. За энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Баярлалаа.